Бурхан бидэнд даван туулах хүчийг өгөлгүйгээр хязгаарч шуурган дунд оруулахгүй юм аа. Амен гэж хэлэхгүй юу? Есүс дагалдагч нартайгаа далаад байхад айхтар далайн шуурга дэгдэггүй юу? Тэр үед юу болсон? Есүс өдөржин номлоод маш их ядарсан. Би яг ийм байдалд орж байсан юм аа. Жишээлбэл өдөрт 4-5 цаг номлосны дараа хэд хэдэн удаа зочд буудалдаа хургуулах замдаа нам унтчихж билээ. Тэгээд жолооч маань зочд буудалд хүрсэн хоноо намайг дуудаж сэрээсэн юм. Гэтэл Есүс яг ингэж өдөржин номлосон. Тэд Галил далайн нөгөө өрг дээр чухал ажилтай байсан учраас ус туулах ёстой байсан. Тэгээд Есүс аймаар ядраад нам унтчихсан. Ямар ч ухаангүй ёстой сайхан нам унтсан байх. Тэгтэл тэр хооронд шуургадагдсан. Тийм үү? Зүгээр нэг шуурга биш, аимшигтай юм болсон. Дагалдагч нарын дөрөв нь мэрэгжлийн далаачд байсан гэдгийг та бүхэн санаж байгаа үсттэй. Насаараа л усанд амьдрсан хүмүүс, тиймээс тэд энгийн шуурга гэж юу гэдгийг мэднэ. Тэд бас нэлээд хүчтэй шуургыг мэднэ, бас он цаюлтаа шуурга гэж юу гэдгийг мэднэ. Тэд зүрх муутай туулаа биш, тэд шуургыг үзэх хэрэг болсон. Гэтэл яг тэр шуурга он цаюлтаа шуурга байсан юм. Энэ шуурга тэднийг алчгаж мэдхэж байсан. Давлгаан завийг бяц цохиж тэд юугүй өгөж мэдэх байсан юм аа. Тэгээд тэд яасан? Тэд Есүсийг сэрээгээд Есүсээ бид үхлээ штэ гэж барихралцсан. Тиймээс Есүс босоод шуургыг хараад намд химэн тушаасан байдаг юм аа. Тэгэхээр би та нараас нэг зүйлийг асууя. Шуурга дэгдэж эхэлмэгц. Есүсийг нам унтахгүйгээр Бурхан Аав, Ариун Сүнс хоёр сандарсан болов? Ариун Сүнс би юу хийчих вэ гэж дуу алдсан болов? Яагаад гэвэл Есүс Аав минь намайг хийгээгүй бол би юу ч дураараа хийдэггүй гэж хэлсэн. Тиймээс л Аав нь Есүсийг завин суулгаж нөгөө эргэлөө явуулсан байгаа. Тэгэхээр Ариун Сүнс Аав минь яадаг вүлээ? Одоо яах вүлээ? Шуурга дэгдэн гэж ёстой бодсонгүй. Тэд ингээд өгөх нь вэ штэ. Есүсийг явуулахаас өмнө цагаагаар шалгадаг байж гэж хэлсэн үү? Яалаа гэж Бурхан бүгдийг эхнээс нь дуустал мэддэг юм. Тэднийг шуургатаа тулгарна гэдгийг Бурхан Аав мэдэж л байсан. Гэхдээ завинд суулгасан. Гэхдээ Бурхан бидэнд даван туулах хүчийг нь өглгүйгээр хязгаарч шуурганд оруулдаггүй. Та яг одоо амьдралын ямар шуурганд байгааг би мэдэхгүй юм. Бие махбодын санхүүгийн Христийн үгийг дэлхийд хүргэх ямар ч шуурга байж болно. Бурхан таныг ямар нэг шуурганд оруулсан бол даван туулах хүчийг нь өгсөн л байгаа. Амен. Тэгэд Есүс салхийг бөгөөд давлгааг зэмлсэн. Дараа нь дагалдагч нар руугаа эргэж хараад юундаа айсан юм? Яагаад итгэхгүй байгаа юм гэдэг. Есүс энэгээ дагалдагч нартай үнэхээр янзтай хэлдэг. Юу гэж Есүсийн дагалдагч нартай хандан ярьж байгаа байдлыг нь харахаар хожим Үйлс номд дагалдагч нар нь Бурханд нэг шалтак тоочоогүй байдаг. Яагаад гэвэл Есүс тэдэнд хизээч хүний бүтээсэн теологийг зохиохыг зөвшөөрөөгүй. Юу л да Бурхан чамд ямар нэгэн сургамж өгөхөөр энэ бүхэн дундуур дагуулсан байх. Хүмүүс ингэж хэлдэг. Гэхдээ энэ дэндүү инээдтэй хэрэг. Есүс дагалдагч нартаа ийм теолог зохиохыг зөвшөөрөгүй. Есүс яасан гэж зүгээр л та нарт итгэл алга, итгэл чинь хаажваа гэсэн. Харж байна уу? Яагаад Есүс тэдэнд ийм түс тас ярьсан юм бэ? Яагаад гэвэл 35 дугаар ишлэлд Есүс дагалдагч нартаа нөгөө эргэлөө очие гэж хэлсэн. Есүс далайн дунд очиод живээ гэж хэлээгүй. Нөгөө эргэлөө очие гэдэг үгэд хангалттай хүч байсан. Есүс бол Бурханы хүү гэдгийг санаарай. Тиймээс дагалдагч нарт нөгөө өргөд очие гэдэг үг багтал хангалттай байсан. Тиймээс тэр залуус завин дээрээ босгосоод эзэн маань нөгөө өргөлөө очие гэж хэлсэн. Тиймээс шуургачи зайлгаж тушаах хүчтэй байсан юм. Тэд тэгж хэлээд эзнээ унтуулах хэрэгтэй байсан юм. Тэд эзнийхээ сайхан орыг эвдчихсэн юм. Тэгэхээр иймээс л Есүс дагалдагч нартаа хатуу ханджээ. Миний хэлж байгаа үгийг ойлгож байна уу? Тэгэхээр амьдрал ялагдсан бөгөөд амьдрал захирддаг хүмүүсийг нэг л баримт заагалдаг юм. Бид тулаанд орно зайлшгүй. Гэхдээ жирийн хүнээс ялгаатай бид тулгарсан бүхнийг ялан дийлэх хүчтэй. Тиймээс тулаанд бүрэн гүйцэд ялан ялцаа бид метршгүй тулалдах ёстой юм аа. Амен.